Мөнгө л яг тий хүсвэл хагнаас ч олддог л хэд. Агтал өөрөө үнэнч байна гэдэг юм бол хэцүү байхгүй. Хөдөлмөрсөн хүн болгоо амжилтанд хүрэхгүй ч амжилтанд хүрсэн хүн болгон бол хөдөлмөрсөн байдаг гэдэг. Яг ярих гэсэн чинь юу вэ орж ирэх гээд. За стажинг реклама явуулаа. За сайн мэцэн уу M-Sports podcast-ийн 15 дахь дугаар эхэлж байна. За тэгээд Монголын UFC-гийн хамгийн анхны тамирчин болох Данагийн Батгэрэл оролцож байна. За тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан наадвуу, сайхан наадамлаа дуусуу. Оо сайн бацгаана. За сайхан наацгаас нөө. Сайхан наад. Сайхан дэлгэр сайхан наатлаа. Хотоороо байсан гэсэн тий. Тий хотоор байсан. Тэг ер нь бас гайгүй дэжгүй нилээ хэмэр дагуулсан сурагтай. Тэг энэ жилийн наадам ер нь маш сайхан боллоо. Тэгээ хөөдлөө дээгэр очсон чинь яг монголчуудаас ихмөр төрүүлсэн газар ерөнхийлөгч мөргөлөгч очтیں۔ Штэ. Тэгэхээр яг нэг ахыхаа уян дээр одоо найзынхаа уян дээр очсон чинь юу яжсэн. Их насаа иргэсэн бэ. Их насаа явжсэн яг. Тэгсэн чинь оцсон үний маань мөр. Яг төрүүлж явж байгаа тэг амар зүцээ. Өө тийм үзсэн шүү дээ. Би тэрийг нэр үзсэн. Тэр өстө анхнаас айгу нилээ өгн урдсан. Тийм өнгөлөлстэй. Сайн явсан. Яг тавтал артлаас нь 3-ч явжсэн. Тэг дайруулаад. Төрчлөөс нь ороод ирсэн. Өө тэнд явжсэн. Яг үзүр дээр дайруулаад тэгсэн. Стек тэгсэн. Тэгээс айгу бэлгшээж ил. Их мөр юм лээ. Бас тийм шүү. Хамаа зөнддөх. За өөрөө сонин хачин юу хийж байна да хэдүүлээ одоо за юу ч гэсэн манай нэвтрүүлэг эхлэхээс өмнө ивент тэтгэгч байгууллагуудад дүрчээ. Манай ивент тэтгэгч байгууллагууд болохоор 100+ гэдэг Pro Drinks гэдэг одоо нэг юм шингэн нөхдөг ундаа байгаа байхгүй юу. За тэгээ манаас Wet гэдэг гахаа техник компани байгаа. За тэгээд эндээс нь эхлээд тайлбарлавал шингэн нөхдөг дайлангуу нэг тамирчдад ялангуяа хамгийн хэрэгтэй. Тэгээд Zatonic юу сайн мэдэн штэ. Ер нь шингэн хундаг төлхөө ашиглах тэмцээн уралдаан дээр тэр нь энгийн үедээ бол ялангуяа хэлсэн. Тэр дандаа нэг холимодлаанчтай бол маш хичнээн хасдаг. Тэгээд нэг хөлс бол айгүй их гардаг учраас шингэн бол банх нөхдөг. Жингисаг үед бол байна. Энэ болохоор нэг протеинтэй гэдээ гарсан байгаа байхгүй юу? 10 г протеинтэй. Тэнгүүд яг нэг бэлтгэлийн дараа бүр энэ маш сайн нөхөж орж ирдэг. За энэ болохоор энгийн үед удаг. Тэгээд ер нь жоохон газархгүй байгаа. Тэгээд эндээс сонгоод уугаараа хідүүлээс сайн ярих юм чинь. Энэ нэг Zatonic-тай бас их чинь нөгөө ууж ах үедээ уухаар ч шаардсан гин. Стож модг болохоор мэдэхгүй юм да. Тийм үү. Тий. За огтгүй гэж үү. Яг тэмцэн ялт малдаа болч тэмдэглэлт юм гараад бас нэг сайхан өөрийгөө баярлуулаач гэдэг юм да. Нэг сайхан. Ер нь уухгүй. Уухгүй. Одоо юу ч мондаг. Айргэлж авах гэдэг. Айргэнд бол дуртай. Сая ч наадмаар гүг тамддаггүй. Ер нь бол хор зуршилгүй юм шүү дээ. Тэгжээж хүн бас амжилтанд хүрдэг. Тамирчин ер нь тиймэрхүү л байх ёстой л та ер нь тэгж боддог тийм. За ойрын үед сонин хачин юу хийвдэ хавар байда одоо ойрын үеийн сонин сайхан бол маш ихтэй байгаа. Тэр дандаа манай баг болон холимог тулааныхаа гадагшаа одоо байлтан тоглолт игээд саяхан хэд JCK гэдэг хэттэй холбоонд хоёр тамирчин маань тоглоод ирлээ. Иймэрхүү сонирмол ер нь маш их байна. За таны одоо хүүхэд нас ер нь яаж өнгөрвөө? За тэгээд аав ээж нь бас цэргийн хүмүүс байсан гэж уншижсэн тийм ээ. Тэгэхээр цэргийн хүмүүсийн дунд бас ингэ байхад маш диктатурны ер нь тэгж аягтай тэгж өссөн бах ер нь яаж өссөн бэ хүүхэд насаа ирвэл тэгээд эхнээсээ хэдүүлээ гоё чөлөөтэй л яриад явж та. Сайхан чөлөөтэй. Батбатар аймгийн Эрдэнэ цагаан саманд Чоноголын хилээ ороо гэдэг Батраад байдаг хилээ анги. Тэн дээр бол Чоноголын овон дээр өссөн. Манай аав ээж хоёр маань хоёулаа одоо хэлж хүмүүс. Аав маань бол офицер байсан. Тэгээ багасаа ер нь цэргүүдийг дагаад одоо гүйдэг тэгээ цэргийн нормыг төрнүгэн сунаадаг тийм байсан. Тэгэл ороонтой болонгол ороонтой хүлээж чадаал дагаж алхаал тэгээ явдаг байсан. Тэр ч утгаараа бас спортод тэр маань нөлөөсөн баг гэж боддог. Тийм одоо хатуужил талаасаа гэсэн үг ер нь. Тий хатуужил ерөөсө багасаа л
одоо гүүж хараагаад өссөн. Тэгээ тэр нүг өндөртөлсөн Би байгаа. уншсан чинь ер нь тэгдэгсэн юм билээ шүү дээ. Ерөөсөө л гэртээрээ л хичээлээ хийгээл айгу завтай болчдөг. Тэгээд тэр бол нөгөө сүлд сүлд одоо Улаанбаатар жиг шилжиж орж ирсэн. Нөгөө тухайн үед чинь 2 дугаар сургуульд. тий 2 дугаар сургууль төгссөн тий. юу яагаад аймагт одоо 10 жил суугаад нэг өдөр суучингуудаа ирж байгаа байхгүй. Нөгөө хөдөө сумд бол тухайн үед юу байсан 10 жилгүй байсан. 8 жил төгсөөд одоо аймаг руугаа юм яваад сурдаг. А тэр үед тэгээ хотод ирэнгүүтээ өглөө хичээл орно өдөөс хойш юм байхгүй. Уг нь хичээл хийж болно л гэхдээ жоо хичээл дайхтар тэм дуртай байх хэлбэгээд. аль хичээлтэй ер нь хамгийн дуртай, аль хичээлтэй хамгийн дургүй байв та. Тэгээ хамгийн дуртай гэж мэдээж би энэ. Тэг. Энэ дөрөв бараг. Тэгэхээр дүнгийн тавилаа 100-ийн тавилчаад арга хийгдэг тиймэрхүү шахуу. Ер нь би тамир тавил аягүй дуртай тийм байсан. Дургүй хичээл юм бол одоо анх бол хиймд аягүй дуртай байж гад нөгөө багш гэдэг хүн ч бас их чухал байт юм шиг санагддаг. Манай яг багангийн одоо бид нар 8 жил хиймд орж исэн багш бол оюун билег аягүй мондоо хүч байсан. Сайхан ном зохиол ярьж бол гоё юмнууд яриад хичээл хазуундор. Тэнгүүд хүүхдүүд урам зориг аваад хиймд аягүй дуртай. Агтад яг шилжиж ирснээр хийгээч чараа хийхгүй чараа бахаар чин за шууд хийхгүйсэн амар санагдаа тэгээ хийжсэн. Надад тулаан ч гэсэн ороход яг тийм байсан. Би өөрөө одоо яг тамирчин болно гэж бол орж ирээгүй. Цагаа зөв зохистой өнгөрөөлээ. Тэ спортоор хичээлж үзээл гэж бодчихсон. Гэтэл яг азар айгүй мондог хүнтэй таарад одоо наран нуглаг багш маань байна. Тэгээ багштайгаа таарад тэгэл ер нь тамирчин болох карьер нь эхэлсэн. Тэгэхээр багш илүү одоо нөгөө тамирчин болох тал руу нь пүүшилж одоо ингээд за чийл болох юм байна гэдэг байсан уу эсвэл ер нь багшаагаа хараад би ер нь багшийн хүн болно гэж ер нь илүү спорт руу гүн орсон уу? Одоо бодох нэ. Одоо бодох нь тухайн хүүхдүүд байхад бол одоо нөгөө зодоо нацаатай кино их үздэг. Тэгэл багшийн нэрийг бас төгдөө мөгч ингээ сонсч байсан. Тэгтэл яг азар тэрнтэйгээ бас таарад тэгээ хичээлж эхлээд тэгээ магадгүй багш маань өөрөө бас үлгэр дуурайл үзүүлээд тийм учраас бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж бол боддог. Тэгээ ихэнх юм бол би тулаанчдыг бол тэгж боддог байхгүй юу. Одоо хүн бүрэлдээ тул тасаалдах ингээд сонирхолтой хүмүүс өчнөө ирдэг хүүхдүүд ч гэсэн. Гэтэл яг өвгөлтэй нөгөө цусандаа юмтай гэдэг шиг тийм хүмүүс л амжилт үзүүлдэг баг. Гэж боддог. Цусандаа юмтай одоо тийм хүн ер нь яг яаж мэдэгддэг бол одоо жишээлбэл зүгээр л одоо нэг ялгаа байна шүү дээ тий. Тэр нь яг одоо спортын хүмүүс ч юм эсвэл багш нар ч юм одоо яг харахад ер нь яг яадаг юм шиг мэдрэгддэг юм. Олон үзэлт байж болно л та хэлэх юм бол магадгүй эхний хамгийн наазахын бол дуртай. Очоод нэг яажсэн ч хамаагүй нэг хиймэр ингээ санагдал өөрөө зүгээр байдгүй ч юм уу. За тиймэрхүү. Магадгүй цаана бас дэвсвэр дэвчээр дахиад ярих юм бол өөрөө өвдөл одоо нөгөө мэдрэмж гэл бусдаасаа өөр байдаг ч юм уу. Тийм маягаар бол ялгардаг баг. Ер нь эдгээр мэдрэмжүүдээс хамгийн хэцүү нь ер нь юу вэ? Хамгийн хэцүү нь бөгөөд заавал ер нь амжилтанд хүрэх гэж байгаа хүн байх ёстой зүйл нь. Одоо энэ мэдрэмжүүд одоо ингээл тэсвэр төвчээр тий эсвэл ингээд дуртай тууштай игээд тэсвэртэй тэгээд өөрийнхөө одоо нөгөө зорьсон зорилго өөртөө үнж хамгийн гол юм бол өөртөө үнж өөрийгөө хуурдаггүй тий яг л би тэгж чадна гэсэн бэл хийдэг нэг өөрийнхөө юуг мэдсэн тийм байх л тэр л хамгийн гол. Дуртай аждаа тэндээс жаргал аваад байж бол тамирчин хүний бас нэг даваа тал нэг гоё юм тэрчтэй өөрөө дуртай. Тэгээ тэрийг хийгээд тэрнгээрээ юу гэдэг юм амьдралаа залгуулна магадгүй нэр алдар эрүүл мэнд бүх юм нь хамт яадаг магадгүй нэг өөр хүмүүс бол тэ тусдаа юм тусдаа нэг мөнгө олох гээд нэг ажил хийгээл эрүүл мэндэ бодох гээд нэг гүйдэг ч юм уу эсвэл тэ нэг нэр алдраа гарах гал мөнгө цацдаг ч юм уу тэгээ бизнес хийгээ ингээд явж явахдаа бас өөрөөхөө нэр тэрэг гаргахын тулд энд юм хийгээл ингээд бүх юм тусдаа байдаг бол тамирчин хүний даваа тал нэг юм бол бүх юм нь ер нь цогтой хамтгч болгож болдог. Нэрэл тийм юм тий. Тий. Таныг тагнуулын сургуульд орох гэж байсан гэд тий 2 жилийн хүлээсэн мэл үү? Тий, тэгсэн. Тэр хүлээлт болов яа би нөгөө анх нөгөө ав манаас шийбрийн офицер байсан. Тэгэл янгуу чин тэрийг сонирхдаг тагнуулынгүйс нэг гой санагдаад байдаг байсан. Тэгээ тэрнийг тагнуулын сургуульд орё гэхэд 10 жилийн одоо шалгалтаа өгтөө яг тэгж өгсөн байхгүй. Тэгсэн чинь тэр жил тагнуулын сургууль эсэлт аваагүй.
Тэгээд дараа жил нөгөө шалгалтаагүй тэрнгөөрөө орчин гэх бас жигж боломжтой дэжгүй юм санагдаад. Тэгээд дараа жил нүлээсэн дахиад аваагүй. Тэгээд нэрээ яах вэ гэдэг юм дөр болж байгаа. Магадгүй дахиад нэг хүлээждэг тий. Тухайн үед л мэдээлэл зэдэл танил хүмүүс байхгүй болохоор тэр асуугаад хинж мэдэхгүй баг миний ойр хөвдөл тийм хүн байгаагүй. Тэгээд дараа жил хүлээх үү яах вэ? Одоо ингэж бас хэцүү санагдаад. Тэгээд хилийн зэрэг рүү орё гэд хилийн зэргийн дээд сургууль руу. Тэгсэн чинь монгол хэлээг өгөө гэд авахгүй. Тэгээд шихээ утга гэд хуулийн сургууль руу. Эрхцүүлч мэрэгчлэр. Бизнес эрхцүүлч. За эрхцүүлч мэрэгчлийг юу яагаад сонгохоор болов? Таны одоо зан характертай холбоотой юу? Бас тэр их сонирхолтой хэлэхгүй. Тэгэхээр шалгалт өгөө юу? Тэгээ хасагдсан. Эхнэр шалгалт өгөөгүй ингэн тэрээс бодлоод. Тэгээ намайг ч хилийн зэрэгт шалгалт бололт өгөө. Уг нь биеийн тамирын өгдөл би угаасаа ямар ч асуудалгүй. Тэгэл байжсэн. Тэгээ хуулийн сургууль одоо сонгосон нь айхтар би бодно мод сонгоогүй. Тухайд одоо яана гэж бодсон хөтөл. За ямар ч байсан бэлтгэлээ дайраад гарах гэсэн чи яг Мойсе хоёр даалт манай хуулийн сургууль байсан. Тэгэл би азар одоо тэрийг бол боддог байхгүй. Юм хизээ зүгээр байдаг юм байна тий. Би өөр магадгүй өөр сургууль мөрөөл хуулийн сургууль өөр газар одоо очиж магадгүй. Тэгэхээр яг тэнэмгээр явж чалаа энэ шиг хохдог байна гэл. Тэгээ ороод одоо сургуулаараа маш их бас бахархдаг. Зүгээр очиог юм байна. Тэр нөө юм гэдэг цаанаасаа юутай гэдэл те. Тий. Бас магадгүй нөө тагнуулч болсон байвал те. Бас яг спортоор хичээлдэг байсан уу? Дараа нь би хилийн зэрэгч гэсэн орох, тагнуулч гэсэн орох аль боломж нь бас гарч ирсэн. Би сонсогчийн алдар гэдэг тэмцээнд төрүүлээд тэгэхэд тухайд сонсогчийн алдар тэмцээнд төрүүлсэн тамирчдыг өөрөө одоо хилийн зэргийн дээд сургууль ч юм уу тэгээ өмнө нь болохоор цагдаагийн акт амрын өнтер урилгаар орж болдог байсан. Актал надад орох боломж байсан. Гэхдээ би ороогүй. Дараа нь тагнуулд бас орох боломж байсан. Манай одоо 2-3 хүн бас ажилтнаар орж ирсэн. Тэгээ би нөгөө сургуулийн сонирхчсан болохоос ажилтны сонирхоогүй байсан. Тэгэл амар гоё санагдал багштайгаа ярилцдаг байхгүй. Та яагаад тагнуулд ороогүй гэд. Тэгсэн чинь би тамирчнараа одоо баймаар санагдаа тий. Тэр талаасаа яриад. Тэнгүүд нэрээ би одоо тэр ажлыг сонгох уу, тамирчнараа сонгох уу гэж бодож байтал тамирчин байх бол өөрөө нэг хугацаатай залуу насны юм шүү дээ. Магадгүй тамирчин байж байгаа дараа нь сонирхоод орж болох. Тэгээд одоо нэг дуртай мэрэгчлэр айл хуулийн сургуультай ч гэсэн тэгж бодоод би бүх юм яг тамирчин руугаа гараад. Тасаа хугацаатай гэдээ ярьлаа. Тэгэхээр нөө UFC одоо тамирчид гэх юм толооны холимог толооны тамирчид маань ер нь нас цаад юм уу тий? За мэрэгжлийн спортын нэг даваа тал нь бол нас цаах юм байхгүй. Одоо сонирхогч бол тий сонирхогч олимпик спорт бол нас цаадаг. Одоо тэндээс дэш оролцохгүй ч гэдэг юм уу. Тийм хөө бол байдаг. Гэтэл мэрэгжилд бол тийм байхгүй. Хүн өөрөө чадаад мөнхийн бэлтгэл сургуультай байж лах юм бол ер нь бол хийж хүртлээ болно хийж болно. 40 эдд хүртэл аврагын бус 42 3 хүртэл аврагын бус UFC-д авсан тамирчин байдаг. UFC-ийн хамгийн анхны одоо Монгол тулаанчаа тэгэнгүүт тэр UFC яг нэг мэрэгжлийн энэ холбоо руу орох зам хэр дардсан байсан бэ? Ер нь хэр одоо хүнд байв, юу байв? Одоо нөгөө нэг орохын тулд цагийн ажил хийгээл хажуугаар нь сураал гэл ер нь амар юмнууд байсан шүү дээ. Тэр талаараа бас гоё дэлгэрэнгүй ярил нэрээ ямар хувь байсан. Тэгээ ер нь хязгаарч дардсан байхгүй л дээ. Тамирчин хүний амьдрал бол бас нэлээ одоо даавраатай бэртлэг имлгээл аюу олон юмтай. UFC-д ортол гэдэг юм бол ерөөсөө тухайн үед л мөрөөдөл байлаа шүү дээ. Монголд өнгөж цацаж эхлээл. Тэгэл UFC-г чинь ноён ойрглно. Тэнтгийн тамирчдыг харж биширдэг. Тэнд орчих юмсаа гэж зүгээр мөрөөдөжсэн. Мөрөөдөл. Тэгэл өөрөө тэр нэг цог харчаал боломж олцоо байна гэл бүх юмаа зориулаад зүтгэсэн. Тэр боломж юу яаж гарч ирсэн нэрээ? Боломж гарч ирэхэд бол юу яасан? Би Азад тоглож байсан Legend гэдэг холбоонд, Arab гэдэг холбоонд, тэгээ Chium гэдэг холбоонд. Тэгээ яг тоглож явах тэр үеэр UFC Азийн зах зээл рүү анхаарах гад Азад хараахан од олоогүй тий. Тэгээ ирээдүйтэй гэсэн тийм тамирчдыг хөгжлийн хөтөлбөр гэж зардаад түүндээ авахар тэгээ анх нэр ирээд. Тэгээ виз мэзэнд ороод гарахгүй бас нэлийн болж ирсэн л та. Ер нь ямар шалгуур гэдэг юм уу, ямар даваа шалгуур тийм зүйлийг давж иж ер нь гард юм шат дамжлах нь ер нь яа гэм бэ? UFC-д одоо яг тулаачаар орохын тулд тийм.
Тэгээ ер нь аваргууд л ордог. Эзэж энгийн орохгүй ноён хориглоно. Яг л сагсаг бол зарим хүмүүс аягүй сайн мэддэг шүү дээ. NBA-д орохын тулд юу даах хэвээр яг тэр шалгуурууд л тэнд явдаг. Жоохон өөр боловч тэгээд нэг холбооны авраг тэгээ янз бүрийн одоо холбоонд авраг болсон хүмүүс л орно. Тэнд зүгээр эзэж байхгүй. Магадгүй хүн өөрөө үнэхээр супер байж одоо үнэхээр сайн байх юм бол бүгд нээлттэй. Ер нь бол хэн өөрийгөө таниулсан хэн болгонд нээлттэй. Маш сайн бай өөрийгөө таниултай. Тэгээ яг гол юм хэм бол нөгөө менежерүүд ус байгаа. Тасаа нэрээ менежертэй сайхан болсон гэж ярьжсэн тийм ээ. Тий. Менежер яг багтай. Яг өмнө зүгээр хувийн менежер байсан, гадаад менежер байсан. Одоо бол яг Монголд багтай. Менежертэй ингээд хамтарч ажиллах, за өмнө нь бас менежергүй ажиллах ер нь асар их ялгаатай бас байгаа шүү дээ. Асар их ялгаатай шүү дээ. Тэр талаараа яах вэ? Тэгээ одоо юм гот бол ингэж байгаа байхгүй юу? Менежергүй тамирч яах вэ? Гэлтэнгүү чинь яг өмнө манай багш магш туслаад ингээл яадаг л да. Нөгөө яг сүүлд нөгөө UFC-д орохын наахнаар тэгэл Америк руу ирж очдөг болсон байхад бол бүх юм өөр дээр бууштай. Бүх юмаа өөрөө хариуцна. Нэг хүн юунд явж байгаа дөртлөгч байхгүй Америкт очиод хэл ус байхгүй. Google Translate тэгэл энд болонгууд дандаа өөрөө л бүгдийг нэг л онлайн хүн харж байгаа нэг монголоор очиод энийг ингэчээч гэдэг юм нэг иймэрхүү тийм хамгийн наазах нь л юм шүү дээ. Тэгэл тэнцээ уралдаан болонгууд нөгөө юмнуудаа яаж орчуулах уу яаж ярих уу гэл асар хүндрэлтэй. Тэгээ тамирчин хүн ч өөрөө уг нь бол тэ зөвхөн бэлтгэлдээ анхаарч явах хэрэгтэй байтал бүх юмдаа өөрөө бүгд нь оролцох хэрэгтэй тийм. Чи менежер цааш. Менежер ч болчихсон хайрцангуй бас амар болчих шүү дээ. Ер нь бол бүх юмыг өмнөөс нь хийгээл ерөөсөө тамирчныг бол зөвхөн өөрийгөө одоо нэг сайжруулахад л анхаарахад нь зориулаад өгч байгаа л гэсэн. Тийм ерөнхийдөө бол тийм. Тийм. Одоо ч гэсэн гэхдээ менежертэй болсон ч гэсэн миний юу бол томдрохгүй байгаа шүү дээ. Би өөрөө ч одоо ингээл багтай бага яах вэ өөрийнхөө үдсэн төр зовлон битээ үзээсээ Монгол тамирчныг дэлхийд яавал богино хугацаанд гаргачих уу? Тэгэл зөндөл юм бодоол өөрийн чадхыг бол тулдлаа гэж бодож байгаа. Багын нэрээ хитэн гişүнтэй. Одоо ер нь одоо ямархуу хизээнээс одоо яг энэ үйл ажиллагаа явж эхэлсэн би багийнхаа талаараас танилцуулвал. Тэг би өөрөө одоо юунд тулдахтаа одоо миний никнейм болоод Storm гэдэг нэртэй. Одоо шуурах, талын шуурах гэдэг. Тэгээ яг Storm-ороо нэрлэлсэн. Тэгээ өөрийнхөө нэнгүүрийг бага үсгээд хамт бэлтгэл сургалт хийдэг байсан. Дүүнраа багтаа аваад тэгээд бас ойр байдаг тулааны дүүнрээ айлуулах, гадагшаа зуучлах тий. Монголд бол тэмцээн уралдаан баг. Тэгээд шагналын ч гэсэн баг. Тэнгүүд аль болох тамирчдыг сайжруулахын тулд яах ёстой гэхээр зэрэг тэмцээн уралдаан олон байж гадаадын дэрдийн том тэмцээнүүдийг өнөдөр үзэж тэ хамт оролцож ингэж дээшдэгчтэй учраас энийг хийхийг зорьсон. Тэгээ одоо ингэ хийгээд баг маань бол нэлээд олон тамирчинтай. Одоо 5-6 тамирчин. Мэргэжлийн спортчин тэр дундаа тулаанч өөрөө бас цөөхөн хөгжүүлдэг амжилт үзүүлж байгаа хүмүүс ч гэсэн цөөхөн. За талын шуурга гэдэг энэ одоо юу гэх нэршлиг очиг юу яаж хаанаас авба хин өгөө танд тий энэ талаар тий тухайн үед одоо хэдэн онд юм бэ 13-4 оны оны санахгүй нэг кикбоксинг зэв гэдэг нэг холбоо байгуулагдаа. Тэгээ тэр үеэр яг никнейм юу мөн гэж асууж байгаа ярилцж байгаа л тэгэл би ч тал нутгийн өвөө талын шуурга гэл яг тийм үү. Тэгэхээр аян гэдэг очих гэжсэн багчсан. Бүүндээ ярьсан гэл тий. Тэгээ чинь манай амар тушаах лайт гэдэг тийм юу те. Очтой тэгэл аян гэрэлгээл хүмүүс. Тэгээд яраа ихлээд авсан байсан. Тийм учраас одоо та нар гэл өгч болвол болно. Ахтай одоо нэг айлын чинь тийм мэддэхгүй юм болно. Тэгээ би талын шуурга гэдэг. Тань талын шуурга гэдэг нэр тухайн үед ямар мэдрэмж төрүүлж исэн яг ингээд ийм одоо очтой никнеймтэй болчлаа гэсэн. Ер нь сайх шүү дээ. Тал нутгийн баатрууд ер нь бас олон юм бодогдож байсан л та. 13 дугаар зам тал нутгийн баатрууд талынхан гээл баатруудад зөвлөл. Тэгээд манай Скватра аймаг чинь бас өөрөө баруун ортын босоо болоо ингээ шороогоор шуурлах тавтай тэрчээс алдартай шүү дээ. Тэгэл тал нутаг гингүүд одоо гадаадууд яг шуурга муурга гэдэг мэднэхтэй яг тал хангаа гэдэг тийм юунуудаас бүрэн мэддэггүй. Степэ гээл тэнгуү чинь гайхаал. Нэрээ тал нутаг. Тэгэл Монголыг илүү бас сонирхох талын Монгол гэл ингээл хайх жишээ. Тэр утгаараа бас нэрэндээ үзээд айгуу дуртай хайртай. Никнейм ер нь бас ингээд хувь хүний одоо нөгөө нэг юу яадаг нэг тийм эрч
шүүч мөч бас өөхөө. Яг тэгж дуудуулах бас амар гоё юу. Өгнө шүү дээ. Өгнө гоё шүү дээ. Шүүч өгдөг бах тий. Та Коболсын тамирчин Масабот тулцсан шүү дээ тий. Тэгээ тэр үед нөгөө нэг таны хүзөөг ороогоод малгайч унгаагаал тий. Тэр үед танд яг юу бодогдчихсэн? Одоо мэдээж яг уур бас тэгээд зөндөл юмнууд болж исэн бах тий таны дотор. Тий, тэр үед бол яг би янз бүрийн авир гарах нь бол мэдчихсэн. Өмнө нөгөө бас зөндөө таарж байгаа шүү дээ. Тэр болгонд ингээ нэг жоохон тэмрэх юмнууд л ажиглагдчихсэн. Тэгээд бичлэгийн бас үзээ судалсан байсан. Тэгээ ер нь бол бэлэн байсан. Өө таахгүй. Жоохон уур уурсан шалтгаан нь юу байсан гэхээр зэрэг малгай унаад малгайны залаан дээр одоо хүний хөл хөрөх тэн дээр л их уур уурсан. Дараа нь болохоор бараг найзууд болсон. Зурм үргээ даруулаас харсан гэж юм. Тий, өөрөө ирээд Масабоч бас юу байгаа байхгүй. Entertainment шоу гэх юм нөгөө хүмүүс яг хоёр юм давхар байгаа л да. Нэг тийм өрсөлдөгч айлгад майлгад зүрхэнд нь оруулаад дулаан гаргахгүй ч гэдэг юм уу тий. Хоёр дахь юм бол бас тэрнгээрээ хүн татаад үзэгчээд үзүүлэх юм уу. Тийм юу байсан. Тэгээ би тэр тулааны дараа ирээд одоо мөргөөд сүйд болоо. Би монголчуудыг үлээд мэднэ, төвхийн хүртэл мэднэ. Бүгдийг ч хүндэлтгий шүү гэд. Тэгээ миний энэ хийсэн үйлдэлтэй би уучлалт тусч байна. Тэр маркетингийн үгээр ингэж хийсэн шүү гэх. Тэгээд бүр мөргөд зөргөө тэгээ явсан. Та Америк улсыг зориод UFC-ийн тэр дэлхийн одоо том тулааны дивжээнд гарах тэр сайхан мөч үнэхээр бүр асар их одоо маш гоё мэдрэмж бол авч ирсэн баг тийм ээ. Тэр ринг дотор дивжээнд дотор яг юу болдог надад бол амар сонирхолтой байхгүй. Бас голмог тулаанд сонирхолтой хүүхэд залуус гэдэг ч юм уу бүх хүмүүст бол сонирхолтой баг. Тэгэхээр яг тэр үеийн гоё эргээд нэг гоё дурсаач тийм ээ. Тэр мэдрэмжээ дурсаач тамирчаа хамгийн тийм ээ. Эхний юу бол мэдрэмж бол нөгөө гэрээ оголчаал яг бошоохол очихомс гэж бодож байсан. Өөрөө нөгөө мөрөөжсэн газар шүү дээ. Тэгээ хоёр дахь юм хэм бол Брюс Павер гэдэг MMA тамирчид бол бүгд явахыг нэрээ дуудуулахыг хүсдэг. За би хоолой жоохон. За зүгээр. Сая хятад руу яваад нэг айгүй халуун. Тэгээ кондишнд явсан чи хоолой жоохон сэргэнэт. Яа хятад ч бас нэлээ халуун шүү. Амар халуун. За юу ярьж илээ гэл. За тэгээ мэдрэмж бэ. За тэгээд тэр Брюс Павер гэдэг тамирчнаар MMA тамирчин бүр нэрээ дуудуулахыг хүсдэг. UFC-д орохыг хүсдэг тийм. Тэгээ би ч гэсэн яг л тэгж хүсэж байсан. Тэгэл тэр хүн надаас ирээд нэрээ чи юу гэдэг бодох вэ гэл асуугаад тэгсэн дээрээс шууд сонирн болоод Багшаал ясна. нэрээ маргал нэрээ зүүдлэж байгаа юм шиг нэг сонирн мэдрэмж. Тэгэл маргааш нь нэрээ хэлчихгээл тэмцээн дээр яг дуудуулаад гарахад л нэрээ амар гоёсэн. Яг мөрөөдөл амар зарладаг тийм ингээл дун гэх нэг тийм дигттэй тийм. Өсчээсэн чи өөдөөс хараад миний нэрийг дуудаад өөдөөс ингээ хараад зогсож харчаал. Юу н тулаанаа бараг мартах нь бол ихний мэдрэмж бол тийм. Яа маш гоё байсан. Тэгээ тэм чи Монгол гээл гардаг. Мэргэжлийн спортын бас нэг сайхан юм чинь яаж Монголоо далбааг барайл далбаагаа бүртгүүлээд тухайд Монголоо далбааг оруулах гэж бол бас одоо бүртгэлгүй. Тэгээд оруулах гэж байгаа нь мэдэхгүй. Хаяг реклам оруулахгүй. Явах ч дийгвэ Монголын анхны UFC-г намирчин байна гэдэг далбаага бүртгүүлээд тэгээд оруулж ирсэн. Хаяг реклам. Тийм юмнууд ингээ оруулдгүй. UFC-д нийт одоо хичнээн тамирчин байд юм бэ? 600 гаруй. Тий 600-аас 700 орчим байна. Тэгээд тэр чинь байнга ингээ солигдоод явчих байгаа шүү дээ. Та бол хамгийн цор ганц одоо Монголоос. Тийм Монголоос тий сая манай нэг дүү бас нэм заргал гэдэг тамирчин гэрээ уулсан. Одоо удахгүй бас тулааны анхны лана хийх байна. Та нэг ярьцлаган дээр ингэсэнээс яг тэр үед бас аавыгаа их дурсаад их сайхан Монгол орноо дурсаад их сайхан сэтгэл бас төрж исэн гэд тийм. Тэгэхээр аавынхаа тухай бас одоо нэг гоё нэг одоо сургамж авсан гэдэг ч юм уу тий. Тэр сайхан зүйлээсээ хуваалцвал. Тий аав маань бол намайг ер нь их өргөж одоо мөрөн дээр их суулгаад тэгээ явдаг гэсэн. Би хоёр ахтай. Хоёр ер насны зөрүүтэй. Тэгээд аав маань бол ер нь намайг айгүй их одоо хайрлал тэ дандаа мөрөн дээрээ суулгаад хоёр ахтай мэх зааж өгвөл манай өвөө хоёр тэгэл барилдуулдаг. Тийм байсан. Тэгээд би анхны яг тулаана ялтаа авахта одоо коогоор ялчаад тэгээ яг бахаргаал яжсан тэ хүн зоржсэн юм байна. Тэгээд ирээд одоо ингээ ялт байгуулж байна гэдэг. Тэгээ бахарх сэтгэл дээр дээш хараад яг тэр бичлэгийн өмнө дээр бол харагдана л та. Дээш хараад яг хэлжсэн. Тийм үйл байгаа. Одоо нөгөө Монголын нэрийг болоод өөрийнхөө яг нөгөө нэг гэр бүл тий аавынхаа нэрийг гаргана гэдэг бол хамгийн том зүйл шүү дээ. Тий аав маань намайг 7 настай байхдаа өнгөрсөн. Гэтэл
Одоо аав маань амжилт намайг яг тамирчин болоод багч гэсэн ингээм амжилт үзүүлээ явж хат бол харж чадаагүй хахад манай эмээ маань хараад. Манай эмээ юу яжсэн. Тухайд биеийн жоох ингээд тааруухан хэвтэрт ингээд нэлээ хэвцсэн бохгүй. Тэгээ хараа мараа муу жоохонс ингээд нас нэлээ явцсан. Жихмхэн хатаад тэгсэн хэрнээ зурагтаар ингээд би тухайн үед одоо дөнгөж Монголд ингээд тэмцээн ордонд харуулаад төрүүлж мөрөлдөл шинжин зурагт ингээд солио явжсэн бохоггүй. Тэгээ аль байж даа гэд буцаадаа гэсэн гэж байгаа юм. Тэгээ харсан чинь миний уу гарч ийн үгүй юу гэж шууд тэгж хэлсэн. Тэгээ би ч гэсэн сум орон нутг руугаа ингээд ерөөсөө явдгүй байсан. Ингээ хичээлж эхлээд би хэдэн жил яваагүй. Хичээл эхэлчихэд би нэг заавал нэг тэмцээн оролдонд ороод нэг амжилт үзүүлчихэд очих юмсан гэж боддог байсан. Тэгээ би мэргэжлийн кикбоксing тэмцээнд төрүүлчихэд тэгээ нутагтаа очсон юм маань байсан. Тэгээ юм маань хэлчихсэн байхгүй. Аав ингээ харж чадаагүй ч гэсэн бид тэмэн харлаа маш их баяртай маш их бахархаж байна гэд тэгжсэн. Тэрнгээр нь одоо бахархдаг. Санагддаг ямар ч байсан. Юм маань харсанд. Тэр нь 2 эмээг л өгдөлтэй гэд. 2 ахтай. Эмээг 2 ахтай. Эмээгийн хүүхдүүд юм ямар хоо их юм бэ? Зөөлөн хэрэгжилж өгсөн юм бэ? Эвэр нэрэл зөөлхөн байдаг хөөтэй. Таныг харж байхад тэгж харагдаад. Манай эмээ сайн нөгөө эмээ маань болохоор бас их сүлд саяхан нэг 2 жилийн өмнө, жил гарны өмнө өнгөрсөн. Тэгэд манай эмээ намайг юу өвсөд тоглож явах бүх юуг л харж байсан. Намайг дандаа дэмждэг байсан. Анх хичээл эхлэхэд гэрийнхэн дург байхад манай эмээ чи өөрөө дуртай байл хийж чадна гэдэг байсан. Ер нь нөгөө гэр бүлийн бүхэн дэмжихгүйсэн ч гэсэн ганц хүн л дэмжиж явах тэр нь бүх юм л болцсон. Яг л тийм. Тэр дундаа тэгсэл хамгийн настай хүн дэмжиж бас сонирм байгаас тий. Тэгээ манай эмээ бүр миний тоглолтыг хүртэл лайвыг хүртэл үзчихсэн үздэг. Яагаад гэвэл надад итгэж байна. Мондаг юм ээ. Тэгээ нэг фэйсбүүкээр хүртэл хойд нэг зураг нь яваад утсан дээрээс ингээд лайв ингээ харж байгаа зураг нь хүртэл явж исэн. Тийм. Стон мондаг юм аа. Бас амар нөө бахархмаар санагдаж байна. Одоо ингээл зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд маш хичээл зүтгэл гаргаж одоо нөгөө аавынхаа нэрийг болоод Монголын нэрийг тэгээд бас 2 эмээтэй харуулад гэдэг чинь бас маш их 2 ах ээжтэй харуулаад бүх хүнд одоо ингээд бүхний одоо нөгөө магтаал таашаал бүх зүйлийг одоо ингээд хүртэнэ гэдэг бас их сайхан бахаа. Өө сайхан байл яах вэ? Маш сайхан шүү. За ингээд гинт ерөөсө гинтэл одоо UFC-д ороод те бас ингээд том тэмцээнүүд орж байгаа л өстө бүх хүний хайрыг татаал өстө данагийн батгэрл гэх бас ямар юм бэ? Одоо ингээд найз нөхөд ч юм уу те одоо зан характер өөрчлөгддөг юм байна уу? Би бол мэдэхгүй байна. Гинт ингээд хүмүүсийн хараанд өртөөд унах яадаг юм байна. Тэгээ бас гинт ч гэсэн юм байхгүй л те. Би чинь Rap Legend гэх холбоонуудад бол дандаа топ дээгүр сүлд ингээд тоглодог болсон. Аврагын төлөө тоглож байхад тэр холбооны тэмцээнээ зохиохоо болсон ч юм уу. Тэ. Тэгээд rap тоглож байхдаа 57-гийн аврагтай шууд тоглоод дараагийн тоглолт нь магадгүй аврагтай тоглох хүртэл боломж гараал. Тэгээд тэмцээн зохиохоо болол. Тэгээд бас ранкинг энэ төр бол дажгүй өндөр байсан. Тэгэхэд бол хүмүүс санаашаа Reddit-тэй гэл хүмүүс ингээд шуугж ирсэн. Хагтал нэг удаа бэртэл авсан. Бэртэл авсан. Тэгэл бас ялуу юм л үзэж байгаа юм чинь. Тэр үед яг хүмүүс тэгэл танигд шүү дээ. Харин тэр үед яг тэрийг нь шарь. Найз нөхөд гэдэг юм уу, ер нь ах дүү ч гэдэг юм уу, тэ наашаа гэжсэн хүмүүс бол за карьер тэгэл дуусчлаа л гэж үзэл. Одоо энэ хүнээс бол харах юм байхгүй л гэж бодоод унах юм шүү. Тий. Та яг нөө бясалгал яг хийдэг юм шиг надад яг санагдсан л да. Нүдэн ансан тийм зурагнууд их өмсгөлтэйгаа тий одоо яг толгойд гарахтай. Тэр чинь л яг сүүлийн үед одоо ингэж постерууд их явчихсан. Тий би юу яддаг гэсэн аахгүй ерөөсөө огт ярьж чаддаг байсан. Ярьж чад. Айгуу. Тий энэ дэндээс яриа муутай өнгөн байлгүй энэ төр жоохон хэцүү. Дууцуутай гэсэн үг. Ер нь үндсэн хүн маань ч гэсэн яг тиймэрхүү тандгүй үнтэй нэг ахтар яриад байхгүй ч юм уу тий. Тэнгүүд Америкт нөгөө бэлтгэл сургалт хийгээл яж чинь айгүй их юм болно штэ. Мөхийн ганцаараа явна. Бэлтгэл хийх гэсэн андаа бэлтгэл хийчих хүн байхгүй. Тэгэл хэдий ингээд ядарч байгаа нэг сайхан амармаар байна штэ. Альжаал тэнгүү тийм одоо хань болж хуваалцч хүн байхгүй. Аян бахал бол хэцүү.
Ер нь холимог тулаанч тамирчид одоо гадаадын тамирчид, UFC-ийн тамирчид гэдэг ч юм уу ер нь ямар хуу зан характертай хүмүүс идэм болоо. Тэр бас их сонирхолтой санагдаад таны одоо дүгнснээр те таны харснаар За янз бүр. Гэхдээ яг топ төвшөнд явж байгаа хүмүүс бол айгуу сайхан найрсан хүмүүс. Одоо манайд бол нэг жоохон ингээд эрэнгүүтэн дээ. Араа өөр болчдөг ч юм уу тийм бол байхгүй. Яг өв хүнээрээ хамгийн гол хүн чинь нөгөө хүн гэдэг үнцнийг алддаг. Тэгээ өөрийнх нь мөн чанараар юусаа алддаг. Нэг би амжилт үзүүлээгээ гэдэгхгүй те. Эсвэл юу гэдэг юм. Ер нь хамгийн гол юм л ерөөсөө яг өөрийнхөө тэр мөн чанараа таньсан хүмүүс байдаг л ч. Спортод одоо жишээ таквондо дээр одоо хүндлэл соёлыг харуулдаг бол яг холимог тулаан дээр яг ямар одоо юг түгээд юм болоо хүндлэл гэдэг ч юм уу би гинэ. Тэгээ холимог тулаан ч өөрөө нөгөө бүх спортын нэгдэл тэмцэлтэнтэй бүх спортын ноён хориглоно. Тэнгүүт магадгүй тэнд гарсан тэнд байдаг тамирчид ямар вөхөр. Эхлээд ингээд харахад бол одоо нэг entertainment маягийн ингээд боо юм болж байгаа. Тэрний дараа бол би юунаага маш их хүндтэй байдаг. Одоо мэрэгжлийн тулаан чинь тов харахад багадаа л 2-3 сарын өмнө гардаг. Тэр бол бүх юм бэлддэг. Жин мингэл маш их хасдаг. Тулаандаа орохын өмнө хэд тэр жингийнтэй тэмцэнэ гэдэг чинь өөрөө өөртөө маш тэмцдэг, өөрийгөө ялан дээлдэг. Тэгээ тийм учраас бол маш даруй төлөв. Зарим яг бүр үндсэн ингээд яасан хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс угаасаа л тавьдгүй. Монгол хүний өгөгдөл ч гэсэн яг тийм шүү дээ. Ямар гэж? Ер нь тиймэрхүү. Юу ахгүй да. Яг Монгол хүн чинь нэг хайхтар хаална гээл ёостой ингээд байдгүй. Ер нь номхон дэлгүй. Яг тэр Чингис хааны өндөр ч гэсэн гардаг өстэй. Ингээ ардын бол алдаг баруут номх яваа. Тэ алцах тайсан юм бол иддэг шонхор мэд бай гэ. Шонхор шууч өөрөө маш их хурдтай, маш эрэмгий. Монгол нохооч гэсэн адилхан юм байна. Харахад бол сайхан дөлгөөхөн. Янз бүрийн юмд л яах ч вэ. Гэтэл нэг алцаад ирвэл яах вэ? Яг тийм. Гэтэл одоо өөр нохоонууд энэ төр наан нэг гуцаал байдаг яг сэндээ зодоо энэ төр юу байхгүй ямар дэсвэр төвчээр байхгүй. Монгол хүний ингээд монгол гэсэн юмнууд бол хамгийн гол үндсэн юм бол өгөөдлөгээ дэсвэр байдаг боловч би боддог. Одоо ингээд хүмүүс заанх ч юм уу одоо яг ямар гэдэг мэдэхгүй л те. Одоо ингээд өмнө нь ингээд ер нь ингээд захинасэл ингээд танигдаад ирсэн. Тэгэнгүүт хүмүүс ингээл энэ тийм ингээл явж байгаад харахад үдэж барих уу? Гүү намайг ер нь гайгүй шүү дээ. Анх бол жоохон тэмэрхэн бол байх нь байдаг гэсэн. Гардаг гэсэн үү? Тэг гардаг гэсэн. Одоо бол гайгүй. Одоос хүмүүс жоохон соёлжод байна уу гэж бас харагдаад байх шүү дээ. Ер нь үеийн ингээд солигдох тусам ер нь хүмүүс ингээд цаанаасаа ингээд бас өөрчлөгдөө шинжилгээ. Ер нь бүх юм ингээ аюу гоё болоод байгаа юм шиг л мэдрэгдэг. Анх бол одоо би түрүүнд бас ярьжсэн шүү дээ. Би ингээ ярьж чаддгүй байсаа. Тэгээ ингээ сурах нөгөө шаардлагууд гараад ирсэн. Ягаад тэгэхээр зэрэг тухайн үед бол яг хөдөлмөрлөж байгаа хүмүүс яг юм хийж байгаа юмд хизээч юуч хүрдэггүй байсан. Одоо би жишээлбэл яг ингээл тамирчнараа зүгээр л тамирчнаа хийгээ явах бол би зүгээр л өөрөө л тамирчин бүх юмаа өөрөө зохицуулдаг. Байсан. Одоо тэгэхэд тамирчныг бас ойлгодог болж эхэлж байна. Тэ? Одоо би юу л ингээд зорж байгаа хийгсэн юмнууд маань бас заавал бас ярих шаардлага гарах юм байлээ. Тэгээ тэрийг бодоод ингээд зайлшгүй. Өмнө нь бол би тэр UFC-д орой морой гэж бүх юмаа ингээд хийжээч ярихгүй зүгээр л тамирчнараа ингээд хийгээл зүтгэсэн. Бүх юмаа зүтгэсэн. Тэгэл тулцаах л болно гэж. Тэгэхэд бүх юм хийж болохгүй л баг. Заавал ингээд зөндөө юмнууд ягаад нэг өөрийн өсөж байгаа юмнууд чинь би ганцаараа ингээд олон тамирчтай тоглоулмаар байна. Монгол улстай өөрийн чадах хувь нэмрээ оруулмаар байна. Гэтэл ярихгүй бол зүгээр л бүх юмаа 100% өөрөө дааж байгаа байхгүй. Ярихгүй л бол ярьж хүмүүс ойлгоод дэмжиж хамтрах тий хээндээ хэрэгтэйгээр хамтрах тийм юмуд бол гарахаар юм байлээ. Тэр штэ бас ингээл нөгөө бүх ачааг нөгөө өөрөө дагаал тий ярихгүй тэгэл заа би болгочноо гэж яваад баг. Тэр үнэхээр юу л яг UFC-д ортлоо тэгэл орсны дараа ч гэсэн одоо ч гэсэн ер нь тэгэл зүтгэж байгаа. Надтай хамтрах гэсэн газрууд дөндөө байсан би алинтай ч хамтраагүй. Яагаад гэвэл тамирчныг үн цэнийг тогтоох юмсан гэж боддог байхгүй. Тэр дундаа холимог тулаанчтай. Тэгэл одоо бөхчүүд зарим ингээ спорт очоо яхнаар нэг мөнгө төгрөгтэй юм цалинжуулцад ихсэн гэсэн тэгээ ингээл тамирчин нэг гуйлахчин шиг хараал тийм байдаг. Би үл тэр бүгдийг үгүй хийж тамирчныг үнэлдэг хээндээ хамтаа ажиллагаа явуулдаг те хэрэгтэйгээр. Тэрнээс зүгээр шууд ингээл зэтгэл зүрхээр туслаад байгаа хүн ясам дээр байдаг ч юм уу ч юм би л авал мэдэхгүй. Тийм учраас хамтаа ажиллагааг л гоё хийх.
одоо нөгөө ингээл газрууд орж ирээл ер нь бол хамтардггүй гэдгсэн шүү дээ. Тэгээ ингээд одоо энэ бага бүр ингээд амар гоё болохыг хүсдэг гээд тэгвэл одоо нөгөө бүр ирээдүйн ч юм уу за 5 жилийн дараах ч юм уу бага болон одоо нөгөө хамтарч байгаа газруудаа ер нь яаж хамтраасаа гэж илүү хүсдэг вэ? Би бол ерөөсөө боддог юм бол тийм хамтраач гэсэн газруудыг тэгээ яг Монголоо тэгээд хүн хээндээ хэрэгтэй Монголоос сурчлаад одоо Facebook, Instagram-аар ингээ харангуут бас яг тийм байдаг байхгүй. Зүгээр л хүнд амар хэлбэрийг сурчлаа. Тэгээ өөртөө ч хэрэглэхгүй гэж сурчлагал өөртөө итгэсэн хүмүүсийг дандаа холигтаад байгаа. Тийм битээ байгаасаа яг өөрөө дуртай ямаа ингээсээ хамтраар дуртай газартаа хамтраасаа яг Монголоо гэсэн газартаа ингээсээ тийм л юмыг айгүй хүсдэг. Мөнгөл яг тий хүсвэл хагнаас ч олддог л хэд. Агтал өөрөө үнэнж байна гэдэг юм бол хэцүү байхгүй. Тасаа түрүү ярьлаа шүү нэг надад нэг эмзэглэх гэдэг ч юм уу нэг тийм мэдрэмж төрлөөлтөө нөгөө яг холимт тулаанчтай ер нь бол нэг гуйлахчин шиг хардаг нэг тэр. Ер нь яа тийм эмзэг мэдрэмж авба юунаас одоо тийм тий. Би 2-3 газартаа ингээ уулзж ирсэн. Нөгөө том гэсэн газруудтай бол бас тэгээ яг намайг юу вебсайт оронгууд шуурал ялтмал 2-3 би ч 3 дараалж ялал тий тэр одоо тоолж байгаа тамирчтай рекорд нөхөлчигдэл ингээ явж байхад бол газрууд хамтрыг санал манал тавьсан гэлээ дуулсан хүмүүс ч гэсэн уулцсан. Тэгтэл эртнээс дэмжиж тусалдаг байсан гэд хэлж хийж явах шиг тий эсвэл ерөнхий спонсор тэгээ нэг олигтой юм гарахгүй нэг өнөөдрийн Монголын аншаар тэгээд хамтрыг ярьж байгаа юмнууд дандаа нэг жижиг юмнууд ярьдаг. Тэгээд тэрийг амар тусалж ийн гэдэг юм. Ясам дээр би ингээ бодонгууд юм байгаа байхгүй. Надад туслаад надад амар юм хийж өгч байгаа юм шиг яриад байгаа боловч би эрэхтээ надаар юм хийх гэж байгаа учраас л тэгээд байгаа нь харагдаад байгаа байхгүй. Тийм учраас би тиймэрхүү юм болсон. Магадгүй олимпийн тамирчид гэдэг юм аас өөр тамирчид нөгөө сонирхогчд гадагшаад тэмцээн оролдоонд явж байгаа хүмүүс бол нөгөө замын зардал туслаач мустаач гэж гуугаад бас тийм болсон. Тэгэнгүүт тэгдэг байж бол магадгүй. Ер нь л нөгөө нэг Монголын дийлэнх тамирчид миний хувьд бас тийг санагдаад тий. Одоо ингээл яг амжилт үзүүлж байгаа тамирчинд дэлхийрөө ингээ гарчиг гэхээр яалчгүй асуудал нь тийм угс мэдээж мөнгө өгдөг. Тэгэл нөгөө нэг багасаа гарч ирээл амжилт үзүүлэх хүмүүс чинь залилна ингээл онгоцны зардал те очиод байрлах зардлаа ингээл ячдаг. Тэнгүүд нөгөө хүмүүс яг нөгөө одоо төвшингийн энэ юм байна гэдээ ойлгочдөг те. Тэнгүүд ерөөсөө онгоцны зардлыг хүчгэл болчдгийг. Тэгэхээр тэр чинь зүгээр жижигхэн зүгээр яг л ганцхан тулгарч байгаа асуудал нь шүү дээ. Гээл хүлээгээд. Тэгэхээр гадаадын тамирчид одоо яад юм бэ тий? Гадаадын тамирчид улсаас нь бүр дэмжчихэн тэгэл бизнесмэнүүд нь хүртэл те. Айгууд яг нэг улсаа гэсэн сэтгэлтэй. Монголд бол тийм ингээд хэрэн жоох ховор нэг тийм байж байгаа юмуд нэхэнх л өнөө маргааш те нэг ингээ эсвэл надад юу хэрэгтэй бол нэг зоосны нүдээр айгүйг хараад ашиг харсан. Дандаа ашиг хараад. Уг нь бол харахтаа бид нар нэг Монголоо дэлхий рүүгээ томоор харах хэрэгтэй байтал зүгээр өнөө маргааш өөрсдөө хоорондоо тэмцээд нэг нэгнээсээ илүү гарах гал тий. Одоо энэ тийм монцсон байна юм гэдэг зүгээр нэг эд материал дээр ингээд байдаг. Айгу сэтгэмжний ядуул байгаа юм л та тархин. Бүх зүйл өөрөөс эхэлнэ гэж. Тий. Зүгээр нэг хүний юунаас л үзэл хандлагаас л эхэлнэ шүү дээ. Одоо жишээл нэг хог байхад аваад тий хайчдаг тий бүх юма Монгол улсаа газар нутгаа юу гэдэг зүгээр нь байгаа орчнод минийх гэж хараад тэг жоохон л сэтгэл гараадах юм бол харж байгаа хүмүүс ч тэр ялгаагүй ингээл нэг жоохон гэгээ гарахад л ирчин түгэн штэ тий Джон Джонс гэдэг агуу тамирчин тэрнтэй бэлтгэлийг бас хувьд хаагаад ингээ найзууд болоод явдаг. Тэгэл Джон Джонстэй нэг өдөр тэр хамт ингээ бэлтгэл хийгээд тэгээд чамайг тэгнэ ингэнэ гэл тэгээд барилдаж ингээ асуултаа төнгөн бэлтгэл хийдэг байхгүй. Тэгсэн чинь нөхрийн шүднээс нь цусмас гараад тэгээд юу ачингуудаа тэгж байгаа байхгүй. Чамд ингэчлээ. Миний хамраас бол намайг ер нь хэн ч ингэж байгаагүй. Тэгээ миний гар марыг өргөө. Тэгээд тэрчтэй жагаал тэр юу юм бүр орхоос өмнө болж ирсэн. Тэгээ тэр бас тодорхой хэмжээний хүч өгч ирсэн. Тэрний өмнөх гэх юм бол манай юу тоглож юмсан Франц найз. Би хэлгүй байхад надад айгүй гоё тийм юу өгчсэн. Мотивац одоо цүн хөлөглөөд юу вебсайт ороорой. Тэжээж чаднаа. Чамайг орохыг одоо харахыг тэсээ яддаг чинь удахгүй орно гэж өгчээсэн. Тэгээ би одоо ч тэр зүггүй. Тэгээ хайрлаад дүүрээд явдаг. Хэдий уужирсан ч гэсэн байж байдаг. Өөрөө ч үед одоо нэг яг энэ холимог тулаанаас өөр бусдаар ер нь ямар спорт сонирхдаг вэ? Эсвэл өөр хобби ч юм уу ер нь юу вэ? Урлагийн талын авьяас байгуул. Урлагийн тал ч юм уу? Эсвэл сайн ном уншин нэтрэ гэдэг чээс эсвэл би бас ном унших дуртай болов уу? За ном унших дуртай. Ер нь тэгэл
маш олон юмд хоббитэй. Би оюутан байхаас эхлээл би оюухан акт таймаа тэмцээн уралдаанд хүртэл орж ирсэн. Тэнд хүртэл суралцж ирсэн. Тэгээд юу яадаг сакс максог нь тоглох дуртай. Гэтэ тухайн үед бол юу яжсан. Нөгөө саксны секц мэгт гэл яг өдөр нутагч нь бол жоох юм хэцүү шүү дээ. Тэгэл юу мөр PlayStation-ээр энэ төр л одоо юмгээр бол тоглолдог их дуртай. Саксанд бол дуртай. Тэр нь олон спортод бол дуртай. Тэгээ миний юу ч гэсэн спортч гэсэн өөрөө холимогт болоо. Олон спортыг чөлөөт жижигцүү гэж хийдэг. Булчингаа ажиллуулахад хүртэл тэгээд өөр татах төлөхөг одоо дэсрэлт гээл хийдэг. Спорт алдаа бол ер нь буудах одоо юу гэдэг бүх юм дуртай харах гэл. Манай ээж янз бүрийн хөгжим одоо бүгдийг бараг тоглолдог. Манай ээжийн тал бол тэр аяараа уралдах. Манай эмээ дөрөнд иржсэн эмээ маань хүртэл уртын дуучаа. Соёлын дөрөвний ажилтаа. Тийм юм байдаг. Тэгээ манай ээжийн дүү ах уу байдаг. Зүгээр сонсголоороо бүх хөгжмийг дардаг тийм. Би уг хөгжим дуртай. Одоо гитар сурах гад одоо манай гитарчин ганц толго гэдэг найзаг байдаг. Гог найздаа шав орсон. Тэгээд тухайн үед бол айгүй сайхан гитар аваад цүнх мөхтэй юу хэрэгтэй бүгдийг аваад тэгээд шав орсон. Тэгээд шав ороод яг барилтуудаа ингээ бариад яг болоод эхэлж итэл ганц чөлөө авдаг байхгүй. Нэг хойшлож болшгүй ажил гарчаал. Тэгэл тэр аяараа утаарал. Тэгээд багболсон да. Одоо бацаа сэргээндэл гэж бодтыг. UFC Gym гэдэг франчайз Gym эрхийг авсан. Авангуудаа одоо нэлээд жил болсон. Анх Азад хамгийн эхлээл авсан. Тэгээ миний бодчихсон юу байсан хэр зэрэг. Тийм байхгүй. Нөгөө би л өөрийнхөө бол Монгол тий. Монгол тамирчтай оруулаад ингэчгээс амар гоё юм бодоод авсан чинь ажил маань яваг бас хэдэн жил болсон. Одоо л яг ингээд бүх юм маш гоё эхэлж байгаа. Тийм. Тэгэл тэрийг бодтонгууд юу байсан гэхээр зэрэг сонголт эрэхтэр би дандаа тэгж боддог. Зүгээр хөвөний эрэхчгээс те улсын гэдэг юм дандаа том юм явж идэг. Тэгээд би юу эвсэ тоглож би өөрөө хангалттай гоё байж болно. Би бонус аваад надад хүрэлцэхгүй юмыг би тэндээс олж исэн. А гэтэл миний тэр хүсэл биш байхгүй. Би эзэн 1000 сайхан байгаа яах юм бэ? Тэг би сайхан амьдрал сайхан машин унаал гоё ангаа ингээ явж болно. Гэтэл энэ миний яг доторх юм бол биш. Би өөрийн чадах юмаа зүгээр тултал нь хийгээд л магадгүй ирээдүйн хойчоо юу гэдэг улстай хувь нэмэртэй байх юм бол тэр нь миний одоо тэг хүсэж байгаа юм байгаа байхгүй. А тэрнээс зүгээр би гоё ангаа юм гоё юм идлээд гоё сайхан байгаад тэг хүнд гоё харагдаад хүн таалагдах гэж яваагүй. Би өөртөө л гоё байх юм болоо. Тийм учраас би тэр UFC Gym-ийг эрхийг би бүх юмаа зайлан барина. Олсон орлогоо бүгдийг нөгөн барина. Тэгээ авсан. Бас нөгөө нэг яг нөгөө хувиа бас ингээ хичээдэггүй яг нөгөө бүхнийг бас боддог хүн бас цаанаасаа тийм бүх юм болно шүү дээ. Ирдэг баха. Яг би тэрийг бас ингээ одоо бодохдоо бол яг цаг нь ингээл багаагаар болоод яг нь би ямар ч санаа зовхгүй. Би одоо өөрийгөө бодох юм би хизээч цаан ч гэсэн гадаад очиод багшлан сая би гадаад руу өртөл очиод намайг сарын 50 саяар багшлаач л гэж байгаа байхгүй. Гэтэл би тэдрийг хизээч хүсэхгүй. А UFC Gym-ийг яагаад авах гэдэг шалтгаан юм бол ерөөсөө айгүй олон ач холбогдолтой байхгүй. Миний өсөж байгаа юм чи ерөөсөө мэрэгжлийн тулгааныг хөгжүүлээ. Мэрэгжлийн спортыг хөгжүүлээ. А тэгээд Монголд хүмүүсийг өнөө маргааш хардаг, ирээдүгөө хараад томоор сэтгэдэг, дэлхий рүү хардаг байгаасай. А тэгээд тэр систем орж ирснээр UFC University гэж бүр шинжлэх ухаанаар батлагдсан. Одоо босод хөгжингөө орнууд бол шинжлэх ухааны хувьд бол манайхаас 30-40 жилээр төрүүлээ явцсан байгаа. Тэр ноу-хау бүх юм ороод ирнэ. Тэндээс шууд суралцаад тийшээ гарах боломжтой. Монгол хүний өвөгдөл өөрөө маш өндөр. Хаанч одоо мэдэн штэ тий. Одоо бид нар бол бүгд л мэддэг болсон. Гэтэл тэнд тий одоо заа зөвлөх мэдлэг гэдэг юм ямар жохол вэ? Суур гэдэг юм. А тэр бүгдийг тэрнгээр дамжуулт түгээгч гэдэг юм уу? Тэгээ нийтийн бие дамирч гэсэн хэрэгтэй байгаа байхгүй. Хүүхдийн хүртэл 5 настайгаас нь эхлээд зөв амьдралыг хөвшөлд ураална. Юу идэж болох вэ? Хөдөлгөөн ямар чухал вэ гэж зөвхөн анхны ингээм ярих юмнууд нь юм л байгаа байхгүй. Тэр чинь нарийн цаана дахиад юмнууд байгаа. Тэр хамгийн анхны ойлгох нөхөд юм. Эзэж зүгээр өнөө маргааш харахгүй байхгүй. Нэг бодвол бэлтгэл хийж байгаа юм бол юу гэж бодохгүй. Гэтэл бүх юм дэлхийн стандартаар явж байгаа. Дэлхийн юм дээр хийж байгаа сэтгэмжийн гэсэн дагаад хүссэн үсэг өөрөө бодог байсан ч гэсэн дэшээ л явахгүй. Одоо яг булчингийн мастаас гэл хүмүүс одоо тэр өрөө ингээ зарим шуураад тэр айл үе өнгөрөөцээд байхгүй. Айл 30-40 жилийн өмнөх. Гэтэл тамирчин болох ч хүмүүс бол мэдээж тэрийг гоё сайхан болоод булчингийн масаа ингээ аваад тэр ч өөрөө золиосохгүй. Мэргэжлийн спорт ч гэсэн адилхан. Гэтэл энгийн хүмүүсийн хамгийн гол юм нь ерөөсөө эрүүл мэнд байхгүй юу?
зөв бие альбертай, хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Агтал нэг зүгээр хүн байж нэг том болчих юм юу ч хийж чадахгүй ингээд явж байвал хайран бохгүй. Тийм шүү. Одоо нөгөө нэг залуу хүүхдүүд одоо ингээл янз бүрийн хэрэглээл те. Тий. Одоо суд бий гэхэд мэрэгжлийн тамирч штэ. Тэгсээр би нэг удаач нэг ганцхан удаа судас тэлэгч болж үзчихсэн. Би хэрэгэлдэггүй. Тэгэл ингээ тий шаардлага байхгүй. Тэнгүү дээрээс хоол ундараа авах хэрэгтэй, авч чадахгүй юм нэмэлтээр авах хэрэгтэй. Эхлээд заавал ухааныг олцоод ухаан одоо юу хэрэглэх ёстой яах их учрыг нь олцоод хэрэглэхгүй бол зөвхөн хүн хараал юм болмоор тэгмээр байна гэдэг юуж өөрөө мэдхгүй дараа нь тэр чинь харамсан шүү дээ. Ер нь яаж явж ер нь өөрөөрөө л явах чинь хамгийн сайн шүү дээ. Яг үзүүлэлтүүдэд үзээд дутж гэх юм бол юм хэрэгэлдэг. Тэгмээр байна гэх юм тэрэндээ таарсан юм хэрэглээд өөрөө бүгдийг нь ойлгодог гэж тэгвэл зүгээр. Та 3 жилийн өмнө ярьцлаганда UFC-ийн нөгөө нэг ярьслага өгчсэн хэвлэл мэдээлэлд ярьслага өгчсэн тий. Тэр үед Жузи Алдо одоо тий болтгой хүсэж байна гэсэн тий. Тэр талаараа яриач. Би тухайд бол одоо ч гэсэн Жузи Алдо гэдэг тэр тамирч нэг айгуу домог тамирч хүндэлдэг. Тэгээ тэрнтэй бас нэг гар зөрүүлээ үүсгэх юмсан нууцхан бодвол байсан тэрийг л илтгэсэн. Аливаа юм чи нөгөө заавал золиостой. Нэг юмыг олж явах нөгөө юмыг алдчихдаг ч юм уу тий. Тийм учраас яг үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол бас золиос бодлого гардаг. Одоо надад бол одоо UFC рүү орохын тулд би тийм хамгийн мосол тавиал явж байсан. Хоолны газарт хүртэл ажиллаж исэн байл шүү дээ тийм ээ. Тэр тухайгаа яриач бүр ингээд надад ер нь хаач явсан ингээд манай монголчууд бол дандаа тусалтай. Маш гоё. Би эндээс одоо UFC-д ортлоо гэдэг юм уу. Олж исэн тэмцээн уралдаанд орох болгондоо юу ядгсан байхгүй. Нэг өөртөө үнэтэй ч юм уу өөрийнхөө дуртай ч юм уу юмыг аваад өөртөө бэлэг барьж өөрийгөө бас баярлаж урамшуулдаг гэсэн байхгүй. Тухайд намайг хинч таахгүй хинч урамшуулахгүй шүү дээ. Би өөрийгөө л ингэхгүй болол тэгээд үнэтэй нэг цайтай ч юм уу эсвэл нэг тийм авдаг байсан. Тэгээд UFC-д орохын тулд бол би бүгдийг хийсэн. Одоо тэр авсан юмнуудаа зарсан, зарим найз нөхөдөө очиод амбаарцсан. Машин хүртэл ингээл авдаг. Тэгээ машинаа хүртэл зараал. Сүүлдээ өөр байрлал хүртэл ороод ээжийнхаа тэтгэврийг хүртэл аваад. Тэгэл UFC-д орохын анхнаар би хүний үзэсгэлэнх нь бүхэл юмыг үтсэл гэж боддог. Хамгийн хүнд байсан үе нөх юм бол юу байхгүй. Би одоо манай ээж бас нэлээд нас явж байгаа. Тэгэл ээжийнхаа тэтгэврийг авуулчаад тогоо тастуулаад хоолгоо талхны захаар хатсан талах хэдүүлээ байсан. Тэр үе бол амар хэцүү байсан. За энэ баг Монголчлогтон болох гэдэг яах гэдэг нэ. Тал маш амар том золиосыг үнэхээр тэр нь яг юу бодогдох одоо ингээд болмоор санагдсан уу? Үгүй баг л би нэр амар хэцүү байсан. Би юу хийгээд байгаа юм бэ? Би юу зөриөд байгаа юм бэ? Гэл яг би өөрийнхөө юм зөриөө явж байгаа хамаагүй байхгүй. Гэтэл би өөрийнхөө хайртай хүмүүсийн юм их дэнжиндээ өвлөд ингээд ямар их зүйлтэй ямар их одоо төсвөр төвчээр ямар их одоо нөө зөвхрөл дундаас гарч ирдэг гэдэг юм. Би уг сэтгэл зүйчтэй тэр уулзаж гэж бодож байгаа. Би уулзчихсан тохиолдол байгаа байхгүй. Анх ингээд UFC-д ороод тэгэл бүх юм нэг сайхан болчих юм шиг нэг мөрөөдөлтөй хүрсэн чинь амар жаргалтай шүү дээ. Ялагдаад би тухай тэгээ бонусыг авсан. Тэгэл Монгол хүн гэрээ байгуулсан хүнсэндээ хүрсэн амар баяртай эртэл хятад UFC юу л гэнэ тэгсэн бол ингэсэн бол SBS телевиз баг гаргаж байгаа эрхэндээ оруулсан юм бол гэн тэгэл яг мэддэг тэр салбарын хүмүүс сонирхож байгаа фанатууд гэдэг юм бүгд ингээд ирсэлтэй. Тэнгүүт бол нэрээ болждаг юм болов. Гэл бодолж байгаа сэтгэлээр унах тийм бол гарч л хэлсэн. Тэр үед тэгтэл тэр сэтгэл зүйч надад өгсөн зөвлөгөөнөөс айгүй гоё зөвлөгөө байсан. Юу гэсэн? Яг Монгол чамааг үнэлэхгүй байж болно. Гэтэл тэр дэлхийд үнэлж чамааг ингэж оруулсан байна. Тэр чинь би яач авч үзээгүй мөнгөөр үнэлээд оруулсан байна шүү дээ. Дэлхий чамааг энэс илүү ашиг оруулна гэ дэлхий чамааг ингэж үнэлчихэд байна шүү дээ. Гэдгийг хэлээд тэг нэрээ тийм шүү. Тэгэхээр сайхан үг. Тэгээд айгүй сайхан бас болсон. Хөдөлмөрсөн хүн болгоо амжилтанд хүрэхгүй ч амжилтанд хүрсэн хүн болгон бол хөдөлмөрсөн байдаг гэдэг шиг заавал тэг хөдөлмөр сэтгэл бол явж байна. Хамтрагч байгууллагын гарын билег байгаа. Нөгөө UET гээд энэ манай нөгөө 10 гаруй жил ер нь бол ингээд олон улсаас хатхны махыг импортлж оруулж ирдэг байхгүй юу? Тэгээ тамирчин хүнд бол цагаан мах те ер нь аюул хэрэг болдог. Тэгээд нэг харцаг дахины мах бэлгэлж байгаа. Тэгээ энэ дугаар нь холбогдоод гэртээ хүргүүлээд аваарэ. Баярлалаа.
Манай Өвэд компани нь 2006 оноос эхлэн гахаа дахианы махны импортыг Хятад, Солонгос, Орос, Канада, Бразил зэрэг улсуудаас импортлон дотоодын зах зээлд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж байна. Бид бүтээгдэхүүнийг тогтмол өөрийн зойрноос түргэн шуурхай, бөөний болон жижиглэнгийн хүргэлт хийж байна. Холбогдох утас 9904 16 76. За ингээд дуусах цаах уу. За тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.